Олсон бол би уншия. Израиль ирчүүдээ эдгээр үгсийг сонсцгоо. Та нарын мэдсэнчлэн Бурхан та нарын дунд түүгээр үйлдсэн хүчрхэг үйлс, гайхамшиг болон тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн хүүн Назарын Есүс бөгөөд тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэн дагуу тушаагдсан түүнийг та нар хуйлгүйчүүдийн гараар хадаж алсан. Тэрээр үхэлд автсаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлыг устгаж түүнийг амьлуулав. Давид түүний тухай эзэн өмнө минь үргэлж байгааг би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас би ганхахгүй. Тиймээс зүрх минь баярлаж, хэл минь баяслаа. Махбод минь найдвар дотор оршноо. Учир нь та сэтгэлийг минь үхсдийн оронд орхихгүй. Ариун нэгэндээ ялцралыг үзүүлэхгүй. Өөрт минь та амийн замыг мэдүүлж, өөрийнхөө оршихуйгаар надад баяр хөөргийг дүүргэн гэсэн байдаг. Ах дүү нараа, үг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж оршуулгадаад булшин өдгөөг хүртэл бидний дунд байна. Тэр иш үзүүлэгч байсан учраас түүнд Бурхан ангайсанчлан өөрийнх нь үрээс сентидэн залахыг мэдээд Христийн амьлалыг ухтан харж тэр үхсдийн оронд орхигдсангүй, махбод нь ч ялцралыг үзсэнгүй гэжээ. Энэ Есүсийг Бурхан амьлуулсан. Бид бүгд үүний гэрч нар мөн. Тиймээс тэр Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, эцгээс амласан ариун сүнсийг аваад та нарын үзэж сонсож байгааг зутгсан юм. Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө эзэн миний эзэнд айлтгата миний баруун гарт залрагтун. Би дайснуудыг чинь чиний хөлийн гишгүүр болох хүртэл залрагтун хэмээв гэсэн юм. Бурхан тиймээс та нарын совдолсон тэр Есүсийг эзэнч Христч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдгтүн гэв. Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд. Петр болон бусад элч нарт ах дүү нараа бид одоо яах вэ гэв. Петр тэдэнд гимшигтэн хүн бүр Есүс Христийн нэрээр баптизм хүртцгээе. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар ариун сүнсний бэлгийг агуулно. Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх нь төдийгүй бас алсад байх бүгдийнх нь бөгөөд манай Бурхан эзнэр дуудагдсан болгоных билээ гэв. Тэр өөр олон үгээр гэрчлэн энэхүү гажууд үеийнхнээс аврагдах тун гэж тэднийг синхруулж байлаа. Энэхүү түүний үгийг хүлээн авахсад баптизм хүртцгээв. Тэр өдөр 3,000 орчим хүн нэмэгджээ. 41 хүртэл уншлаа. Хэрвээ би дараагийн 5 минутын дараа юу болохыг мэдсэн байсан бол тэгдэг болвол би маш олон зүйлээс сэргийлж чадах баха. Пастра 5 минутын дараа бид нар энд суучил байх болно шүү дээ. Би одоо энэ зогсоогоороо сургаал тарааж байна. Мэдээж одоо бол тийм байгаа л да. Тэгтээ жишээлбэл цуглаанаа тараад би гэрлүүгээ явах замдаа 5 минутын дараа юу болохыг мэдээд цаашдаа болох зүйлийн бүх зүйлийг 5 минутын дараах зүйлийг мэддэг байсан бол машины аваараас ч гэсэн бид нар болгоомжлуулж чаддаг шүү дээ. Машины аваад гарах юм байна да. Тэгвэл жоохон зогсож байгаа явъя гэдэг. Тэрийг мэдсэн байсан бол ямар гоё вэ те. Гэхдээ хүн 5 ч байдгүй 1 минутын өмнөх зүйлийг ч мэдэхгүй. Яг 30 секундын ч өмнөх зүйлийг мэддэггүй шүү дээ те. 30 секундын өмнөх зүйлийг мэддэг байсан бол 30 секундын дараа энэ юм болох юм байна. Түр зогс. Жохон байцсгээд явъя. Ингэж болох байсан. Харин тийм чадвар байхгүй гэсэн үг. Маргаашийг харах уу? Сарын дараах, жилийн дараа, 10 жилийн дараа, 5 жилийн дараа юу болохыг мэдэх үү? Яаж мэдэх вэ? Мэдэхгүй. Гэхдээ
энэ компьютер ч гэсэн байдаг шиг урьдчилан харах гэдэг тохируулга байдаг. Урьдчилан харах төхөөрөмж нь юу вэ гэвэл бид нар принтер хийхээс өмнө яаж шивэгдэхийг түрүүнд ингээд харах төхөөрөмж юм аа. Та бүхэн принтер хийж үзсэн үү? Принтер дээрээ яг ийм том харагдаж байснаа дэлгэцнээ ингээд тэр төхөөрөмжн дээр дарахаар ингээд том харагдаж байснаа яг принтер дээр гаргаад харахаар жижигхэн гарцсан байдаг. Тийм учраас урьдчилан харах төхөөрөмж бол маш чухал. Тэрнээс дарж үзээд дараа нь хуйлах юм бол яг зөв гарна гэсэн үг. Дэлгэцнээ гарч байгаа байдал нь яг хувилахад гарч ирж байгаа байдал биш. Урьдчилан харах товчон дээр дарж үзчихэж яаж гарахыг бид нар мэдэж болно гэсэн үг. Бид нар зураг ингээд татлаа. Тэр зургийг хувилаад гаргамаар байна. За тэгээд хувилах гээд дарсан чинь дэлгэцэн дээр тэр нь том байсан. Гэхдээ хувилаад үзсэн чинь тэр жижигэн байх гэдэг ч юм уу тийм асуудал гарна гэсэн үг. Юм мэдхгүй сураагүй хүмүүс бол ингээд яахаа мэдэхгүй байдаг. Гэхдээ сурцсан хүмүүс бол ингээд дарддаг юм аа гэд урьдчилан харах товчон дээр дараад энэ ингээд жижигхэн гарах юм байна гэдгийг урьдчилж мэдээд томруулаад гаргана гэсэн үг. За юу ярмаар байна вэ гэвэл мэргэн хүмүүс яадаг вэ? Мэргэн 5 жилийн дараа би яах вэ гэдгийг бодож үздэг. 10 жилийн дараа би яах вэ гэдгийг боддог. Бас 20 жилийн дараах бийг бодож үздэг гэсэн үг. И Ёнгпё гэдэг тамирчин байсан. Одоо дасгалжуулагч, хөлбөмбөгийн дасгалжуулагч байснаа одоо тэр хөтлөгч болсон байна. Өмнө нь Тотномд ч гэсэн тоглодог байсан. Дээр би хөлбөмбөг тоглох гээд үзсэн чинь сайн болохгүй байлээ. Хэдэн гол оруулчих гэж бодсон чинь сайн болохгүй байхаар нь харамсалтай байсан. Манай эдиснэр ингээд бас сайн тоглодог тоглогч нар бас хэд байна лээ. Захин гайхсан. Ягаад гэвэл жирийн үед ингээд тоглоё гэхээр ирэхгүй байжсэн. Тэр өдөр ирээрэй гэсэн чинь маш сайн тоглож байсан. Жирийн үед ч гэсэн хамтдаа ингээд уулзаад тоглож болох юм шиг байна. И Ёнгпё тэр тамирчин юу гэж хэлсэн бэ гэвэл одоогийн та нар хиймээр байгаа зүйлийг хийж амьдрвал 10 жилийн дараа хийх ёстой зүйлийг хийж амьдрах зовлон тулгарна гинэ. Гэхдээ одоо хиймээр байгаа зүйлийг хийх ёстой зүйлийг хийвэл 10 жилийн дараа хиймээр байгаа зүйлийг хийж амьдрч чадна гэсэн. Энэ жоохон хэцүү юм шиг санагдаж байна уу? Гэхдээ амархан юу ярих гээд байна вэ гэвэл хиймээр байгаа хийх ёстой гэсэн хоёр зүйл байна. Хүмүүс харин юунд дуртай вэ? Өөрийн хиймээр байгаа зүйлийг л хийх дуртай. Юунд дуртай вэ та нар? Хийхийг хүссэн зүйлийг л хийх дуртай шүү дээ, тийм? Хийх ёстой зүйл бас хажууд нь маш их байхад хийх ёстой зүйл бол дараа гэж ингээл хойш нь тавьдаг. Харин хиймээр байгаа зүйлээ л ингээд хийх дуртай. Тиймэр байгаа юм хийгээ явах юм бол 10 жил өнгөрсөн үед хийх ёстой юм ингээд хийгээгүй байгаа шүү дээ. Яалтч чараагүй ингээд хийгээгүй өнгөрөөцсөн. Гэхдээ хиймээр байгаа зүйл бол ингээд байсаар л байна. Хиймээр байгаа зүйлээ хүссэн юм ингээд байн хийгээд ахаар хийх ёстой зүйлийг нь хийхгүй ингээд алдагдуулаад орхигдуулж агаад сүүлдээ яалтч чараагүй ингээд хийх ёстой зүйлийг л хийгээл ингээд хөтлөгдөөл чирэгдээд яваад байхаас өөр аргагүй байна гэж ярьж байсан. Үнэхээр бодож үзвэл тийм байна шүү гэж үнэхээр бодогдож байна. Бид нар үнэхээр юу хийх ёстой вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Юу хийх ёстой вэ? Линкольн ахлах сургуулийн хүүхдүүд ч гэсэн энэ сууж байна. Мэдээж хөлбөмбөг тоглох дуртай, кино үзэх дуртай, гадуур гүйж харайх дуртай, залуу юм чинь те. Гэхдээ сурагч шүү дээ. Сурагч хүн чинь нэгдүгээр яах ёстой вэ? Хичээл хийх дээрээ бүх сэтгэлээ гаргаж сурах ёстой. Харин сүүлийн үед бас дэндүү хичээл хийх гэдэг болохоор унт гэсэн ч унтахгүй байна. Ингээл зүүн мөнгөлингээ ингээд хичээлээ хийгээл лээсэн. Би бол болж игэл эрт тунтаад эрт болцоогоорой гэж хэлдэг. Би гэж үтсэн чинь тэрэн дээр юм байлаа. Орой унтах юм бол орой унтаж бол чадна. Ягаад гэвэл төвчвэл орой унтдаг болждаг учраас. Гэтэ дараа өдөр нь өдөржингөө ингээл ухаан гарцсан юм. Сүнсэн гараа явцсан чинь өөл гүлгөөл. Багш ингээ юм заасан ч гэсэн нүдэн нээлттэй ирнээсээ ингээ ухаан
Ингээл гүлийдсэн те. Шилсэн гоёцсон. Тэгээд багшийн хэлсэн үг нь орж ирэхгүй. Багшийн хэлсэн үг орж ирж иж юм суун штэ толгойд. Харин багш юу гэж заасан ч ингээл толгой нь ажиллахаа байлч. Тэгээд ядарсан учраас. Тийм болохоор мэдээж унтахгүйгээр хичээл хийн гэдэг нь бас сайн зүйл биш шүү. Яг хичээлээ сайн хиймээр байгаа нь эрт босоод хийгээрэй гэж. Миний хүсэл бол миний сэтгэлээр бол тэгүүлмээр байна. Харин багш нар одоо юу гэж бодож байгаа юм. Ямарсан эрт унтаад эрт босоод үнэхээр хичээл хиймээр байгаа нь 4 цагаас босоод хийж болно. 5 цагаас босоод хийж болно. гэж амарч болно. Гэтэ асуудал нь хүүхдүүдийг эрт босоод хийхээр бас чадахгүй байдаг. Өөр орой болт хичээл хийж агаад асуудал нь дараа өдөр нь бас босч ирээд зүг зүгээр байвал сайн л да. Харин юу гэж багш нь хэлсэн шууд толгойд нь суугаад энийг ярих гэдэг юм байна. Багшин яг голт санаа нь энэ юм байна гэж ингээд хүлээж авах бол сайн. Чухал юм ярьсан ч тэд нар ингээд гөлийгөө бичих юм бичихгүй яг заа гэсэн юм хүлээж авах. Ингээд ахаар хүүхдүүд сайн сурах уу, муу сурах уу? Сайн сурч чадахгүй. Өөрөө ганцаараа хичнээн сурах гэдсэн ч аль нь чухал гэд багш нь хэлсэнийг ч орхигдуулсан учраас намайг сургууль явдаг байх та. Дулсаг гэд байсан. Дулсаг гэдэг нь нэр. Миний найзын нэр. Энэ сог гэдэг нь чулуу гэсэн. Гэдэг нь тав шүү дээ. Сог гэдэг нь чулуу гэсэн хань зүг баггүй юу? Тэгэхээр энэ найзын минь толгоон ч гэсэн чулуу шиг том. Хад шиг. Гэтэ хичээлээ маш хичээнгүй хийдэг. Шаргуу. Маш ажилласаг багш нь унт гэсэн ч унтахгүйгээр ингэж хичээл хийдэг. Нэг талдаа асаачаад ганцаараа хичээл хийгээл байж идэг байсан. Орой болтол. Тэгээд дэвтрийг бас ном дээр өгнүүд дээр ингэ доогоор алмастраар ингэ зурцсан байдаг. Нөгөө бүгдэн дээр ингэ зурцсан байгаа. Чухал юм дээр нь зурх хэрэгтэй шүү дээ. Харин бүх юм дээр ингэ зурцсан. Олон удаа зурцсан гээд толгоонд нь орох байхгүй юу? Шалгалтанд орох юм бол тэр хамгийн нэгдүгээр байр сүүлээсээ. Том толгойтой. Харин толгой томтойгоороо хүн нэгдүгээр байранд ордог юм байлээ. Маш чухал зүйлийг доогоор зурх хэрэгтэй. Харин болохгүй байсан. Өөрөө хичээнгүйлэн сурж байгаа боловч сурах ёсгүй одоо чухал биш зүйлийг ч гэсэн хичээнгүй сураад байгаа учраас шалгалтанд наажин арахгүй гэсэн ч гэсэн тэр үгээд доогоор нь зурцсан байсан. Чухал зүйлийг шалгалтан дээр гарч ирэх зүйлийг бол мэдэхгүй. Тэгэхээр шалгалтанд орохороо заавал нэгдүгээр байр, сүүлээс нэгдүгээр байранд ордог гэсэн. Таван чулууд гэсэн нэртэй. Тэгээд бүр 5 чулуу толгойд байгаа учраас болохгүй юм болоо гэж ярьдаг, шоолдог байсан. Миний ярмаар байгаа зүйл юу вэ гэвэл бид нар жаахан алсыг хардаг байсан бол 5 жилийн дараахыг хардаг байсан бол эсвэл 10 жилийн дараахыг хардаг байсан бол шал өөр байх байсан. Бас Есүсийн дахин ирэх тал дээр ч юм уу миний амьдралын тухайд ч гэсэн 5 жилийн дараа эсвэл 10 жилийн дараа юу болохыг жаахан бодолцдог байсан болохоор Библиэлд Давид гэдэг хүн гардаг хэлээ. За Библи бол шин хуучин гэрээ гэж ингэж хоёр янзаар хоёр хэсгээр хуваасан байдаг. Библийн өмнө нь Библийн урд байгаа хэсгийг хуучин гэрээ, хойшоо байгаа хэсгийг шин гэрээ гэж хэлнэ. Гэрээ гэж юу вэ? Амлалт гэсэн үг. Тэгэхээр Бурхан амласан, биелүүлж өгсөн хоёроор бүрдсэн байдаг. Бурхан амласан, биелүүлдэг. Бурхан амласан, биелүүлсэн. Сүүлийн үед Усан хурлын сонгуулийн үе учраас олон хүмүүс ингээд өөрийг нь зарлаж байгаа. Намайг сонгуул би энийг хийнэ. Жүнран дүүргийн төлөө гэж зарлаад байгаа шүү дээ. Гэтэ 4 жилийн дараа үнэхээр тэр нь бүтсэн үү? Биелэгдсэн үү, биелэгдээгүй юу гэдгийг харж үзнэ.
тэрэн шиг бурхан ч гэсэн бидэнд амласан зүйлийг биелүүлж өгдөг гэсэн үг. Яагаад гэвэл үг нь өөрөө бурхан гэж хэлсэн учраас бурханы амласан зүйл энэ худлаа ярьдаггүй, хувирдаггүй. Бурхан амласан тэр амлалт нь өөрөө бурхан учраас би жаахан сул дорой байсан ч гэсэн бурхан амласан юм чинь бурхан хэлсэн ёсоор биелүүлж өгнө. Тэгвэл бидэнд маш их найдвар төрнө. Маш хүч чадал бурханаас ирэх болно. Харин Давид гэдэг хүн бол мянган жилийн дараахыг мэдсэн. Хэдэн жилийн дараах гинэ? Мянган жилийн дараахыг харсан гэсэн үг. Яагаад гэвэл 1910-ад он Солонгос улс Японтай нэгдээд Японы колон улс болсон штэ. Сайн мэдэхгүй юу? Тийм болсон байна гэж зүгээр ойлгоорой. 1910-ад онд тийм болсон. Харин одоо 2016 он юм чинь 26 он юм чинь аль хэдийн одоо 110 жил. За 120 жил. 116 жил өнгөрцөн үү? Тийм бай. 116 жил өнгөрцөн байна шүү дээ. Мянган жилийн дараахыг харсан гэдэг чинь бүр Шосооны үеэс бүр цаашаа Хөөрөөгийн үе тий. Тэгээд Хөөрөөгийн үеэс өнөө үеийг тэр харж амждаг гэвэл ямар гайхамшигтай вэ тий. Одоо сүүлийн үед дансаа сайн ашигладаггүй. Карт ч гэсэн сайн ашигладаггүй тий. Энэ гар утсаар ашиглаждаг шүү дээ тий. Та бүхэн карт ашиглана. За ашиглана. Гэтэ гар утсаар ч гэсэн сүүлийн үеэр ингээд уншуулаад болцдог болсон. Ийм 90 гэж бид нар төсөөлөөгүй шүү дээ. Жохон байхдаа. Харин Давид бол мянган жилийн өмнө мянган жилийн дараа Есүс ирэх юм байна гэдгийг мэдчихсэн. Тийм учраас Давид биднээс шал өөр амьдралаар амьдарсны учир нь Давид бол мянган жилийн дараа ирэх Есүсийг харж төсөөлж амьдарсан гэсэн үг. Энэ үнэхээр сэтгэл талархалтай юм аа гэсэн сэтгэл төрсөн. За нэг удаа харцгаая. 22 дээр Израильчуудаа энэ үгийг сонсогдов. Та нар ч гэсэн мэдэж байгаа. Үлс 2:22 Израиль эрчүүдээ эдгээр үгсийг сонсгоо. Та нарын мэдсэнчлэн Бурхан та нарын дунд түүгээр үйлдсэн хүчрхэг үйлс гайхамшиг болон тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн хүн нь Назарын Есүс бөгөөд тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан түүнийг та нар хуйлгүйчүүдийн гараар хадаж алсан. Энэ ишлэл бол Есүс бидний төлөө загалмайд цовдлогдоод дахин амьсан. Дахиад амьлаад гараад ирсэн талаар ярьж Давидын талаар бас хэлж байна. 24-25 дээр Давид түүний тухай эзэн өмнө нь минь үргэлж байгааг би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас би ганхахгүй. 26-27-г хамтдаа нэг уншиж үзье. 3. Тиймээс зүрх минь баярлаж, хэл минь баяслаа. Мах бод минь ч найдвар дотор оршноо. Учир нь та сэтгэлийг минь үхсдийн оронд орхихгүй. Ариун нэгэндээ ялцралыг үзүүлэхгүй. За энд Давид бол Есүсийг ирэхээс мянган жилийн өмнө амьдардаг байсан хүн шүү дээ. Харин энэ Давид мянган жилийн дараа Есүс ирээд бидний гэм нүглийн төлөө нас барч тэр Есүс дахиад ялзрахгүйгээр дахиад амьлуулнаа гэдгийг ярьж байгаа учраас үнэхээр гайхамшигтай гэсэн сэтгэл төрж байна. Яаж Давид тэгж чадсан бэ? Ийм сэтгэл төрж байгаамаа. Давид
зөвгнөл ингээд хилдэг байсан уу? Нүд нь гинт нэгдээд мянган жилийн дараахыг харсан биш. Бурханы үгээр Бурхан Давидад хэлсэн тэр амлалтаар тэгээд Давид миний өмнө нь оршигч эзнийг харсан. Би харсан. Өмнө нь минь үргэлж байгааг би харсан гэсэн. За Давид бол Есүс одоо өөрийнхөө дүр төрхийг харуулаад Давидад харагдсан биш. Бурхан Давидад хэлсэн үгийг Бурханы амлалт түүнийг байгаа ёсоор нь хүлээж авсан чинь вау. Есүс аврагчаар тэ миний үр дотор тэ өөрийнхөө үр удам дотроос миний дээр залрах нэгэн байна. Тэр арт түмнийг аварч бидний гэм нүглийг өөрөө хариуцаж Есүс амьлаад бидний дотор эзэн болж өгөх юм байна. Үүнд итгэсэн гэсэн үг. Итгэсэн чинь үргэлж өмнө нь минь байгааг би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас би ганхахгүй. Тэгээс Давид яаж ганхахгүй байж чадсан бэ? Яаж чадсан бэ? Ганхан гэдгийг Солонгос Библиэлд ингээд найган гэж илэрхийлсэн байдаг. Хэлбэлзэл нэг ингээл нэг тэгээл байдаг хүн байдаг шүү дээ. Хамгийн муухай өвчний дунд нэг нь сэтгэлзэн өвчин юм аа. Нэг уйлал, нэг баярлал тэгдэг хүн байдаг тийм. Маш их баярлж байсан аа. Маш их гуниглдаг хүн байдаг шүү дээ. Йона гэдэг Библийн дүр байгаа. Тэр яг сэтгэлзэн өвчтэй юм шиг байгаа. Йона шиг хүн байна. Маш их баярлаад гэл нэг өдрийн дотор л ингээл байна гэсэн шүү дээ. Өглөө баяртай байснаа орой уйлаа. Тэгээд орой гоё байж байснаа унтахаас өмнө амар муха эмороод нэг баясж байгаа л нэг уйлаад ийм зүйл яаж нэг хідэн цагийн дотор л ингээл хувирчдгийм бэ? Тийм ээ? Уг нь бол баярлсан бол тэгэл баяр хөөрөө үргэлж авч явах хэрэгтэй. Хэрвээ та бүхэн донд тийм хүн байгаа бол сэтгэлээ сайн хянаж Бурхан надад баяр хөөргийг өгсөн шүү дээ. Баяртай байна. За яг хөө Бурхан намайг хэцүүж болгож болно. Бурхан намайг хэцүү асуудлыг өгч байгаа нь баяр хөөргийг өгөх гэж хэлж байгаа. Ягаад шүн иржиж өглөө нар мандаж шүү дээ. Харин шүн ирвэл шүн ирчлээ ямар харанхуй юм бэ? Яагаад надад ийм харанхуй ирээд байна гэж болохгүй шүү дээ. За асуудал ирвэл Бурхан надад баярлалыг өгөх гэж тэгж байгаа юм байна. Ингэх ёстой гэсэн. Харин харанхуй боллоо гэд би өглөө гэвэл энэ шинж тэмдэг сэтгцийн өвчтэй төстэй байна гэж ойлгож байна. Харин Давид бол ганхаагүй. Яагаад ганхаагүй вэ гэвэл миний эзэн өмнө минь байгааг үргэлж харсан гэсэн. Эзэн минь үргэлж өмнө минь байгааг харсан учраас хажууд нь Есүс байгааг та бүхний бодож үзтээ. Хажууд чинь Есүс байгаа. Есүс хүртэл очиж гэвэл хэцүү байна гэж байгаа хүн байвал хажууд минь Паулус пастор байгаа. Тэ? Хин байгаа гинэ? Паулус пастор байгаа. За Паулус пастор миний хажууд үргэлж өмнө минь байгаа гэвэл би хүснээрээ үл хийж чадахгүй юу? Чадахгүй. Тэгсэн ч гэсэн хэцүү байвал миний хамгийн хүндэлж дээдлдэг хүн хажууд чинь байлаа гэж бодъё л да. Нөхөр чинь байна уу? Эсвэл эхнэр чинь байна уу? Багш чинь байна уу? Аав чинь байна уу? Тэгвэл хүснээрээ үл хийж чадахгүй. Тэний дагуу хийхгүй. Хажууд хүндэлдэг хүнийг дагана те. Миний хүндэлдэг хүн хинч байхгүй штэ гэвэл тав хүн бий болгоорой. Есүсийг хамгийн хүндэлдэг хүн болгоорой. Есүсийг хажуудаа тавьбал
Есүсийг өмнө нь үргэлж байлгавал ганхахгүй байж чадна шүү дээ, тийм. Есүсийн хажууд үргэлж байгаа гэж бодвол бид нар ганхахгүй байж чадна. Яг гэвэл тэр бидний бамбайн болдог, тэр бидний хүч чадал нь болдог, тэр бидний зөвлөгч болдог, зөвлөгч бас инхийн жонон болдог, гайхамшигт зөвлөгч, хүч чадалд бурхан гэж хэлсэн. Тийм хүч чадал нэгнийг хажуудаа байнга байлгавал асуудал тулгарлаа гэсэн ч гэсэн асуудалтай өмбөн орох биш. Есүсээ байна уу? Есүс зарим дотор унтаж байна. Есүсийг сэрээсэн чинь юундаа чи их сандран вэ? Айн вэ? Шуурга намгүн бол давалгаа минь чи намгүн бол гэж. Есүс давалгааг ч гэсэн намгүн болгосон. Энэ давалгааг бас намгүн болгодог. Их газрыг их ертөнцийг захирдаг бурхан учраас. Тийм ертөнцийг захирдаг бурхан бидний дотор байгаа бол Есүс надтай хамт байгаа. Миний өмнө үргэлж байгаа, харж байгаа. Тэгвэл Есүс намайг харж байгаа юм чинь би яалаа штэ. Ингэж бид миний дотор амьдарч байгаа Есүстэй хамт алхам хийж, хамтдаа алхалцсан юм бол асуудал тулгарсан ч гэсэн тэр асуудлыг дийлж чадна. Тэр зовлон асуудлаас даван туулж чадна. Тэр асуудлыг бид нар хараад итгэлтэй байж чадна гэсэн үг. Давид тийм учраас айгаагүй гэсэн. Яагаад айхгүй байж чадах вэ? Хүн байхад айхаас аргагүй. Харин айхгүй байж чадах чадвар миний өмнө үргэлж байдаг эзэнтэй хамт байгаа гэж би харвал урдаа байнга Есүсийг харж амьдрвал би дураараа хийж чадах уу? Дурс оргоороо үйлдэж чадахгүй шүү дээ, тийм. Есүс, та миний өмнө байсан юм уу? За. Тэгээд өөрийнхөө хийхийг дур хүслийн дагуу хийх биш. Есүсийн хийхийг хүссэн хүслийн дагуу амьдрах болно. Бид нар өөрчлөгдөхгүй байна гэд гомдлоод узаарлах биш. Есүсийг урдаа тавьбал бид нар аяанда өөрчлөгдөнө. Бид нар яагаад өөрчлөгдөхгүй байна вэ гэвэл Есүсийг урдаа тавихгүйгээр амьдэрсэн байна гэж ойлгуул таарна. Давид бол Есүсийг төрөхөөс мянган жилийн өмнө байсан хүн боловч Есүсийг зүрх сэтгэл дотроо Бурханы үгээр байнга харж амьдэрсэн гэсэн үг. За 25 дээр Давид түүний тухай эзэн өмнө нь минь үргэлж байгааг би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас би ганхахгүй. Тиймээс зүрх минь баярлаж, хэл минь баяслаа. Махбод минь найдвар дотор оршноо гэсэн байна. Тиймээс Давид баярлсан, бас урууланч баярлсан, бас хилэн бас баярлсан, зүрхэн баярлсан, махбод нь найдвар дотор оршсон. Яагаад гэвэл Есүсийг үхлээс авраад амьлуулсан шигэ Бурхан намайг ч бас амьлуулах болно гэж итгээд Давид махбод хүртэл амьдруулж чаддаг Бурханд итгэсэн гэсэн үг. Тэр Бурхан Есүсийг амьлуулна гэдэгт тэр итгэсэн учраас энэ газар дэлхийд хаан болсондоо Давид баярлсан биш ээ. Давид одоо ямар нэгэн баяжаал баян болоод хаан болоод эрх мэдэлтэй болсондоо баярлсан биш ээ. Давид юунд баярлсан бэ? Бурхан Есүсээр дамжуулан надад амьлуулдгийг харуулсан байна. Тэгвэл намайг ч гэсэн амьлуулах юм байна. Ингэж бид нар баярлж байгаа Давидыг харж болно. Түүний хилэнч баясж, махбод нь ч найдвар дотор байна. Гоё агаац тэ. Та бүхэн дунд баярлангүй байгаа хүн байвал ганцхан юуг харж байгаа вэ гэвэл нөхцөл байдлыг л харж байна гэсэн үг. Эргэн ирэх Есүсийг ч харахгүй байгаа. Миний төлөө цусаа урсгасан Есүсийг ч харахгүй байна гэсэн үг. Ганцхан юуг хараад байна вэ? Нөхцөл байдлыг л хараад байна гэсэн үг. Залхаж өгмээр юм аа. Өстой ядаргаатай нөхцөл байдал гэж. Дандаа л тэр нөхцөл байдалтай зурлцаар байгаа юм чинь яаж баяртай байх вэ? Баяргүй байгаа хүн бол өнөөдөр нөхцөл байдлаа чи наана байж
миний сэтгэл баярлмаар байна. 예수님 Би одоо 마음을 Есүсийг харнаа. 뭐라고요? Есүсийг харчин гэсэн үг. Юу харгинэ? 예수님 내 예수님. 죄를 예수님. 짊어지시고 Та миний гмийг үүрсэн. 세상 죄를 ертөнцийн 짊어지시고 гэм бурууг 뭐라 세상 үүрээд 죄를 지고 간 하나님의 어린 ертөнцийн 양으로 нүглийг үүрэгч бурхны хоргийг харахтун гэж хэлсэн шүү дээ. 나중에 ертөнцийн нүглийг 십자가에서 тэр үүрсэн гэсэн. 이루었다 해주시네. Миний төлөө загалмай дээр гүйцэлтлээ гэж хэлж өгсөнд баярлалаа. Тэр үхсдийн дотроо дундаас дахин амьлаад анилсан Есүс бид нарыг итгэж байгаа илээ. Есүс бол бидний нүгэл хилэнцээс болж тушаагдсан. Бидний зөв төлийн төлөө амьлуулагдсан Есүс бид итгэж байгаа илээ. Тэр Есүс биднийг дахин авч явахаар буцаж ирэх Есүс итгэж байгаа илээ. Есүс буцаж ирэх үед за тэр охин намайг басамжилсан. За намайг басч чадлаа гэж юу? Чи Есүсийн буцаж ирэх үед чи мэдэн шүү. Би ямар нэр хүнд алдар суутай хүн гэдгийг чи харнаа. гэж бодож байна. Чи намайг бассан уу? Тэгвэл тэр өдөр чи намайг харнаа. Есүс намайг авч явахаар буцаж ирнэ. Тэгвэл хин нэг намайг бассан ч миний инээд хүрэн штэ тийм. Чи тэр басч л байг. Би Есүсийг харж амьдрнаа. Есүс та намайг авч явахаар буцаж ирнэ гэсэн. Бидний иргэншил хаана байгаа гэсэн бэ? Тэнгэрт байгаа гинэ. Тэнгэрт байгаа иргэншил биш. Түүний иргэншил бол гэдэс. Өөрөөр хэлбэл итгэхэд амар дуртай хүн байна. Бүр итгэх юмн дээр бүр маш бүр өөрийгөө золиослдог хүн байдаг. Би ч гэсэн итгэхэд маш дуртай байсан. Харин болж өгвөл ингээд итгэхгүй бай гэж бодож байгаа. Гэдэс ингээд гүзээ гарч ирээд ахаар маш хэцүү байлээ. Гүзээ гарч ирснээ болоо зовлон гэдэг бол үгээр хэлж баршгүй. Яагаад гэвэл зүгээр ингээд сандал дээр суухаар ингээд ачимдан хувцас ингээд намайг базан амьсгалахад шийдсүү тархална гэдэг бол аимшиг. Болж өгвөл очоодаас ид гэдэг. Гэтэ битгий тэгээрээ сүүлийн үед ид гэдэг чинь муу зүйл юм байлээ шүү. Болж өгвөл баг идэрээ гэдэг нь одоо түүний эрүүл мэндийг бодолцоод хэлж байна гэсэн сайн зүйл. Тийм учраас бидэнд багаасаа муу идэж амьдрсан тийм хөвшил байгаа учраас их идэрээ гэдэг нь хөвшил болцсон. Их идэрээ, зөндөө идэрээ, дуустал идэж шүү, идэхгүй бол гарахгүй шүү гэх. Тэгээд сайн нөгөө эсийн бүлэг дээр ч гэсэн очихоор идэхгүй бол яг гим үлдэж байгаа юм шиг тийм идэрээ гэдэг. Их те. Бид нар эсийн бүлгийг жаахан ингээл олж өгвөл. Гэхдээ хоол идэхгүй ирж байгаа хүмүүс ирж байгаа учраас их хэлж байгаа юм шиг байна л да. За яах юм сайн мэдэхгүй байна. Юу ярьж байгааг хийлээ явчих уу. Ямар ч гэсэн бид нар баясаж баярл гэсэн. Юунаас болоод баярл гэсэн бэ? Миний дотор миний өмнө үргэлж өмнө минь оршигч эзнийг харж баясан гэсэн. Эзнийг үргэлж харж байгаа учраас шууд засарч байна. Эзнийг хараад шууд сэтгэл өөрчлөгдөнө. Харсан үед сэтгэл баясаж чадчихээн, хэл нь бас баясаж чадчихээн. Махан бие нь бас найдвар дотор оршиж чадчихээн. Ялцарч үгүй болох энэ ертөнцид бид нар удаан амьдарч үрд амьдрах уу? Үгүй шүү дээ, тэ. Тэр Тэнгэрийн эзэнтэйгээ хамт ариун суудал дээр бид хамт заларнаа гэсэн. Би ахлах сургуулаа төгсөөд хурдхан шиг шийдвэрээ гаргасан. За цаашдаа би ажилд ороод мөнгө олоод ингэж амьдрах уу эсвэл Есүс дахин ирнэ штэ. Есүст би амьдралаа зориулаад Есүсээ би танд өргөх юм байдгүй. Гэхдээ би өөрийгөө өргөё. Миний махбодыг та ашиглаарай гэд би Библийн сургуульд миний нас 20 настайдаа явсан баггүй юу. Тэгээд миний амьдралыг тэр чигээр нь бурханд өргөсөн байна. 40 жилийн өмнө. Тэгээд сэтгэл дотор минь Есүсээ надад өөр илүү их юм байхгүй. Есүс та миний амийг ашиглаарай. Миний махбодыг ашиглаарай. Есүс та дахин ирэх үед та дахин ирнэ гэсэн тэр үед Есүсээ
би таны өмнө ингэж амьдарсан. 잘 살았습니다. 이게 무슨 자랑이에요? Би их баян байгаа л те. Юм их мөнгө олсон гэд би сайн амьдарсан гэвэл бурхан юу гэж харах вэ? Чи үсэндээ сайн амьдарсан гэж харна шүү дээ. 뭐가 되겠나? Би амжилтанд олвол эзэн минь би ингэж амжилт олсон гэвэл эзэн үсэндээ баярлах үедээ те. 쉽게 드릴 게 없는 Харин эзэнд би өргөх юм байхгүй. Би ганцхан өөрийнхөө махбодыг өргөмөр байна гэж. 제 아내가 참 Үнэхээр би хорим ихтэй. Миний эхнэр ард сууж байгаа. 요만한 가방 하나 ийм 캐리어도 жижигхэн 안 돼, цүнх 캐리어도 없었어요. чимдаамч байгаагүй. 요만한 가방 Ийм 하나 жижигхэн 속에 цүнхэнд 전 дотор нь 재산. миний бүх 그 가방 하나 요만한 бүх мөнгө орсон. 그만한 그냥 손으로 드는 요 Ийм 가방. гараараа барьдаг, нэг гараараа барьдаг тийм цүнх байдаг шүү дээ. 그랬다니까요. Тэр нь миний бүх зүйл нь байсан. 살다 보니까 자꾸 막 Ингээд амьдраад байсан чинь л ингээд улам нэмэгцээр одоо олон болцсон л доо. 무슨 얘기를 드리고 싶냐면 Юу гэж та бүхэнд дамжуулмаар байна вэ гэвэл 예수님을 бид үргэлж өмнө минь байгаа Есүсийг харвал. 주님 오실 건데 Эзэн Есүсээ 가능한 та 가볍게 буцаж ирнэ гэсэн. Болж игэл би минималайз хийгээд 내가 보고 аль болох хөнгөлөөд 있습니다. эзнийг буцаж ирнэ гэдэгт найдвартайгаар амьдрмаар байна. 꼭 마치 Яг л өхгүй хүмүүс шиг бид нар амьдарч байгаа шүү дээ, тийм үстэй. 앞으로 100년 더 살 거야. Би цааш 100 жил амьдрнаа гэдэг чинь 예수님 тийм. 안 오셔. Есүс 막 이렇게 дахиж 이제 ирэхгүй шүү дээ гэсэн 때가 있는데 тийм одоо хайхрамжгүй одоо сэрэмжгүй амьдралаар бид нар амьдарч байгаа. Гэтэ Есүс ирнэ. Ирэх нь тодорхой. Би одоо 60 жил 60 настай. Гэхдээ цаашаа удаан амьдарсан ч 40 жил шүү дээ, тийм. За 30 жил гэж үзье л да. 90 гарцсан хэрнээсээ өшөө амьдрыг гэвэл бүр зовлон байхаа. Бурхаа намайг 90 хүртэл наслуулаач тэрнээс хойш яах юм бэ гэж би залбирдаг. Есүс тэрнээс ч өмнө ирж магадгүй. Харин та бүхнийг юу бодож амьдраасаа гэж хүсэж байгаа вэ гэвэл эзний өмнө амьдрах бас миний урд байгаа эзнийг хараагаа чиглүүлээд амьдрах юм бол хамаагүй хөнгөн амьдралаар амьдрч чадах болов уу гэж бодогдож байна. 주께서 자, 생명의 길로 내게 보이셔서 28 дугаар эшлэл. 주의 앞에서 나로 기쁨이 충만하게 하시리로다 하였습니다. Өөрт минь та амийн замыг мэдүүлж өөрийнхөө оршихуйгаар надад баяр хөөргийг дүүргэн гэсэн байдаг. За, амийн замыг мэдүүлсэн өөрийнхөө оршихуйгаар надад баяр хөөргийг дүүргэсэн гэж Давид гэрчилсэн байна. Давид ямар нэгэн нөхцөл байдлаасаа болоод сэтгэл дүүрэл амийн замыг мэдсэн гэж хэлж байгаа биш. Өөр хүүхдүүдтэй байсан, эхнэр хүүхдтэй, эд хөрөнгө хаа болцсон юм чинь бүх зүйл авцсан байсан. Гэхдээ сэтгэл дотор хамгийн тодорхой зүйл нь юу байсан бэ гэвэл эзэн амийн замыг өөрт харуулсан учраас тэрүүгээрээ баярлаж баяр хөөрөөр дүүрсэн гэсэн үг. 29. Ах トゥ нараа өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж оршуулгадаад булшин өдгөө хүртэл бидний дунд байна. 30 шиг хамт унши 3а. Тэр иш үзүүлэгч байсан учраас түүнд бурхан ангайлсанчлан өөрийнх нь үрээс сентийн залрахыг мэдээд 31 хамтдаа 3а. Христийн амьлалыг ухтан харж тэр үхсдийн оронд орхигдсангүй. Махбод нь ч ялцралыг үтсэнгүй гэжээ. 이제 여기에 하나님이 이미 맹세하사 За, энэ дор бол 라는 말을 써요. 이미 бурхан ангайлсанчлан гэсэн байна. 미리 бурхан түүнд 맹세하셨어요. ангайлсан гэдэг нь урьдаас хэлсэн гэсэн үг. 그 амласан гэсэн үг. 중에서 한 사람을 Өөрийнх нь үрээс сентидэн залрахыг 그래서 31절에 хэлсэн. 미리 보는 Тийм учраас 31 дээр 미리 보는 거로 за 미리 보았어요. амьлалыг 뭘 미리 ухтан 보았냐면 харж 예수님이 за ухтан харж 부활하실 гэдэг хамтдаа хэлцгээе. Ухтан харж 예수님이 죽은 자 가운데 урьдаас харсан гэсэн. 살아나실 것을 Есүс үхлээс дахин амьлан гэдгийг урьдаас харж ухтан харсан гэдэг нь урьдчлан харсан. Тэр үхэвч махбодын ялзрахгүй гэж дуулал ном дээр аль хэдийн бичсэн байдаг. Давид бурхан өөрийнхөө хүү Есүс Христийг ингэж нэрийн бүгдийг бичээгүй байгаа ч гэсэн за Давид чиний үрээс
дээр чинь ингээд залрах хүн байгаа шүү. Тэр үхэн гэхдээ ялзрахгүй дахиад амьлуулнаа. Ингэж шийдэж байгаа. Давид Есүсийн амьлалтыг ялзнаа. Урдаас харсан учраас юм аа. Урдаас харсан. Яаж урдаас харсан бэ? Андгаалсан учраас. Бурхан үгээрээ Давидад андгаалсан байсан. 그 말씀을 다윗이 Тэр үгийг Давид итгэсэн цагт, 그럼 예수님 үгэнд итгэсэн цагт Есүс тэгвэл дахиад амьлах юм байна. 부활하신다. Есүс үхээд амьлуулагдах юм байна гэж гэрчилсэн гэсэн. 우리가 어떻게 За бид нар яаж урьдчилан харах вэ? 장차 Бид нар яаж 이루어질 것을 ирээдүйд болох зүйлийг харж чадах вэ? Итгэлээр. 말씀을 믿음으로 Бурханы үгэнд итгэх итгэлээр урьдчилан харах боломжтой. Бас цаашд болох зүйлд итгэж амьдрах хэрэгтэй ба. 성경 속에 Миний Библи дотор итгэлийн хүмүүсийг бодож үзлээ. 공통점이 있는 Харин нэгэн ижил тал энд гарч байгаа юм. 히브리서 Еврей номын Еврей 11-ийг харцгаая. 1절 11-ийн 1. 11장 1절을 보겠습니다. Еврей 11-ийн 1-ийг харъя. 11장 1절 여기에 말씀이 있어요. 그죠? За энд ишлэл байна. 있는데 이제 여기도 있고 여기도 있고 함께 한번 읽어보겠습니다. 시작. Хамтдаа уншицгаая. Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. 이 Шинэ ондны мэндчилгээний өвгөн дээр, найдварын өвгөн дээр энэ үгийг бидэнд өгчээсэн билээ. За энд харвал итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал гэсэн харагдахгүй зүйлсийн баталгаа юм гэсэн байдаг. Еврей 11-ийн 1 бидэнд маш сайн түүнийг тайлбарлаж байгаа. 6 дугаар ишлэлийг харвал итгэлгүйгээр таалагнаа гэдэг боломжгүй юм. 하나님께 나아가는 Учир нь Бурханд ойртон буйн тэр байдаг гэдэгт болон 자기를 өөрийг нь хайгчдад 상 тэр 주시는 шагнагч нь болдог гэдэгт 믿어야 할지 итгэх ёстой. 뭘 믿어야 되냐면 Юунд итгэх ёстой вэ? 상 주시는 이 Шагнагч гэдэгт 믿는 거예요. итгэх ёстой гэсэн. 만약에 이게 없으면 Хэрэг энэ байгаагүйсэн бол 믿음으로 살기가 어려워요. итгэлээр амьдрах хэцүү. 믿음을 믿으면 Шагнагч гэдэгт итгэвэл 굉장히 힘있게 маш эрчимтэйгээр урагшаа алхаж чаднаа. Энэ удаа Линкольн ахлах сургуульд 2 сурагч шагнал авсан. Ямар шагнал авсан бэ гэвэл гадуур нэг хонож ирэх шагнал. 어제 Өчигдөр 어제 맞지? өчигдөр илүү, орчигдөр илүү. 그제인지 어제인지 잘 모르겠구나. Сайн санахгүй байна. 금요일 그제 Чи 5 өдөр юм чинь орчигдөр илүү. Онцгой 그게 뭐냐면 шагнал гээд гадуур нэг хоноод ирэх. 월요일 날 오니까 Тэгээд 5 өдрөөс ахуулаад 그래 이제 нэгд өдөр хүртэл амарч байгаа нэгд өдөр ирэх юм чинь маш гоё амралтай байгаа зү. 근데 어찌됐든 두 명이 Тэгээ ямар ч сан хоёр сурагч 누가 뭐 5개 ном уншаад уншсан номыг 5 ширхэг ингээд ойлгосныг бичих байсан. Тэгээ даалгавраа гүйцэтгүүлсэн учраас онцгой гадаа хоноод ирэх. 할만하죠 그죠? Тим шагнал авмаар байгаа зү тий. 긴 5 хагас сайн, бүтэн сайн, нэгд хүртэл 휴가를 ийм урт 나도 가고 шагналыг 싶어 аваад ирсэн. Би ч гэсэн явмаар санагдаж байна гэж 근데 그거 хэлсэн. 그래서 앞으로 이런 게 있으면 아마 Тэгэхээр дараа нь бас ийм шагнал өгнө гэвэл хичээнгүй хөвгөлт хийх юм шиг 꽤 байна. 전화도 막 그냥 Би байсан бол толгой нь хагартал ингээд бичээл өгөх байсан. 그래도 재미있잖아요. Энэ шагнал бас сонирхолтой шүү дээ тий. 그게 재미없으면 어쩔 수 없어요. Сонирхолгүй гэвэл одоо яах вэ? Яахгүй байх хэвээр. 난 여기가 좋아요. Зөвөр би энд байх нь гоё байна гэдэг. Энэ Линкольн амьдрах хэвээр. 진짜 한번 통과해서 Тэгэхээр 어떤 목사님이 머리가 진짜 나쁜 적이 있어요. нэгэн пастор хичээл маш муу пастор байсан. Өөрөө хичээл ерөөсөө хийгээгүй гинэ. Сургуультаа очоод 공부만 안 하고 дандаа л ингээл Библи 교도소에 хичээл хийгээгүй сургууль 뭘 외워야 되는 багш унш юм багш үгийг сонсдгүй байсан. Унтдаг байсан. 우리가 그렇게 천재라는 걸 깨닫고 Харин шоронд орсон чинь шоронгоос харуул 앞에 서니까 энийг цээж хэлсэн гинэ. Тэгэхгүй бол зодуулна гэсэн. 5페이지가 Яг үхлийн өмнө зорсон чинь өөрийгөө гоц ухаантай гэдгийг мэдсэн гэсэн. Яагаад гэвэл
Яг зодоолно гэж мэдсэн чинь 5 хуудас шууд зээжлэгдсэн гинэ. Толгоомуудаа болохоор хүн хичээлдээ мөө биш. Шаардлагыг мэдрээгүй учраас юм аа. Шаардлагыг мэдэрчих юм бол 진짜 공부가 толгоос сайтай болно. 상중심이 Зээжлэхэд ч амархан болно. Тэгэхээр шагнагч юм аа гэж хэлсэн. Энэ шагнагч гэж бодохгүй байгаа учраас хийгээд ямар нэмэр байна. Хийгээч болохгүй байгаа юм биш. Ингэж амьдраад байгаа. Хичээл сайн болохгүй байгаа хүмүүс ч гэсэн яг тийм шаардлагыг мэдрэхгүй байгаа. 머리가 막 돌아가. За ийм шагнагч гэдгийг мэдчих юм бол толгой ингээ эргэж эхэлнэ. Шагнагч гэдэг нь юутай адилхан бэ гэвэл 시동을 걸어주는. Бурхан бидэнд маш их урамшуулал, шагнал өгдөг гэдгийг илэрхийлж байна. 7 дээр нэмэлт зүйлийг хэлж байна. Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхэгийг сүсгэлэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж итгэлийн дагуу зөвхт байдлыг өвлөгч болжээ. За энд эхний хэсэгт Ноа итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхэгийг сүсгэлэн бэлдсэн. За бурхан Ноад энэ бүхээг хий гэсэн. Өөрөөр хэлбэл өвөгч авдар. Энэ 100 жилийн дараа зүйл байсан. Харин Ноа харсан. Яаж харсан? Итгэлээр харсан. Итгэл гэдэг үгийг би өөр үгээр урьдчилан харах гэж хэлмээр байна. Та бүхэн 100 жилийн дараа болох зүйлийг итгэхгүй бол яаж өвөгч авдар буюу бүхээг барих вэ? Та бүхэн бүхээг барихад энэ болж магадгүй болохгүй ч магадгүй гэвэл барих чадахгүй юу? Барих чадахгүй бай. Яаж барих вэ? Өөрийнхөө бодлоор зааж болохгүй ч юм билүү яаж мэдх юм гээд барьж байгаа болж штэ. Харин гарцаагүй бурхан 100 жилийн дараа усаар энэ ертөнцийг үерээр шүүнэ гэд итгэсэн бол хийн штэ тий. Яаж итгэсэн бэ? Урьдчилан харах. Харагдахгүй зүйлийг харсан мэт. Харагдахгүй байгаа. Гэхдээ харсан гэж байна. 그래서 보이지. 자, 여기 7절에 За 7 дээр хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхний төлөө бүхэгийг сүсгэлэн бэлдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл харсан гэсэн үг. Хараагүй зүгээр барьцаан биш. Харагдахгүй байгаа зүйл сэрэмжлүүлэл авсан. Тэгээд харсан гэсэн үг. Юугаар итгэлээр. Тийм учраас өвч чадрыг бүтээсэн Бурхан энэ ертөнцийг үерээр шүүн гэдгийг харсан гэсэн үг. За хамтдаа 17 харцгаая. 11-ийн 17. Итгэлээр Авраам соригдохдоо Исаакийг өргөв. Амьдлтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн. Би Авраамыг бодохоор зэрэг Авраам яаж өөрийнхөө хүү хүртэл болгоод өргөж чадваа? Гайхамшигтай юу? Агуу агастай тий. Гэхдээ би чадахгүй. Би өөр зүйл байвал хийх байсан харин тэрийг чадахгүй юм байна. Би бурхааваа нарийн ч намайг аваа явчих. Ингэж би хэлэх байсан. Харин яаж Авраам өөрийнхөө хөөхтийг тахилаар өргөж чадсан бэ гэсэн чинь Библиэлд итгэлээр гэсэн. 18. Энэ нь түүнд хэмээн айлцсан нь Исаакаас гарсан нь чиний үр удам гэж нэрлэгдэх олон юм. 18-ыг хамтдаа уншицгаая. Энэ нь түүнд Исаакаас гарсан нь чиний үр удам гэж нэрлэгдэх болно хэмээн айлцсан үн байлаа. Бурхан юу гэж хэлсэн гинэ? За урьдаас хэлсэн. Өнөөдрийн гарчиг бол урьдаас хийсэн бас урьдчилан харсан гэдэг гарчигтай байна. Бурхан Исаакт Авраамд урьдаас айлцсан. Юу гэж айлцсан бэ? Чиний хүү Исаакаас гарсан нь чиний үр удам гэж нэрлэгдэх болно гэсэн. Бурхан тэгж амласан бол амлалтнаас буцах уу? Хийсэн үгнээсээ буцах уу? Буцахгүй шүү дээ, тий? Чиний үр удам Исаакаас гарсан нь үр удам гэж нэрлэгдэнэ гэсэн байхад
За Исаакийг чи одоо тахилаар өргөө өхүүлээ гэсэн. 근데 이렇게 약속해놓고 지금 Тэгвэл бурхан аваа та одоо хэлсэн үгнээс буцаад байгаа юм уу? Та энд Исаакаас гарсан хөөхөд үр удамчин болно гэчээд Исаакийг одоо аалгах юм. Та яагаад ингэж нэг тэгчээл нэг тэгчээд байгаа юм бэ? За ямар сони те? Бурхан дээр Исаакаас төрсэн хөвөл миний үр удам болно гэсэн. Одоо биний намайг Исаакийг алаа дахил болгох гээд байгаа юм биш. За тэгвэл 처음에는 одоо яах ёстой вэ гэсэн чинь Исаакийг халаад одоо дахил өргөсөн ч гэсэн бурхан Исаакийг амьлуулна гэж байгаа юм байна штэ. 근데 하나님 지금 Бурхан аваа 문제를 죽이라고요? та Исаакийг одоо дахил өрөг гэдэг чинь хэсэг хэсгээр нь хуваагаал түүнийг алаад галж шатааж дахил өрөг гэсэн үг штэ. Одоо яаж ингэж чадах юм бэ? Тэгж бодож байгаад үгүй ээ. Эхлээд бурхан бол Исаакаас төрсэн хүүхдэл миний үр удам болно гэсэндээ. Тэгвэл одоо аал гээд ах юм. Тэгвэл би дахил болгож өргөсөн ч гэсэн бурхан хүүхдийг нь хамгаалах юм байна. Дахиад амьлуулж болох юм байна. 이삭으로 번제를 드릴 수가 Ингээд 있었는데 Исаакийг дахил болгоод өргөж чадсан гэсэн үг. 그 아브라함이 막 ийм итгэл байсан учраас 믿음이 있었는 게 아니고 사실은 Авраам зэнийг гоц 하나님의 약속을 агуу итгэлтэй байсан болоод итгэсэн биш. 그때는 Бурханы үгэнд 이삭으로 итгэсэн учраас. 하셨는데 Тухайн үед яг Исаакаар дамжуулаад хүүхэд төрсөн шүү дээ. Ямар сони. Харин энэ удаад бас аал гээд ах юм. Йоо, яаш бурхан ямар хааш юм. Ингээл нэг тэгээл нэг тэгээд 그러면서 гээд ах юм. Намайг одоо яа гээд байгаа юм бэ? 죽었네. Бурхан харин өгөхгүй гэдсэн чинь өхөөл яах юм бэ? Бурхан аваа та одоо яаж байгаа юм бэ гэж хэлнэ гэсэн үг. 약속하셨어요. харин бурхан бол 약속을 지키시고. амласан бол заавал амлалтандаа 그러면 내가 өрдөг юм аа. 번제로 За 드려도 тэгвэл би 살리시- тахил өргөсөн ч гэсэн дахин амьдруулах юм байна. За тэгвэл хараарай. 19 제가 하나님이 Бурхан бол үхсдээс хүртэл амьдуулах чадaltaй хэмээн Авраам үздсэн бөгөөд хүүгээ тэр иймэрхүү өрсөлдөр буцаа авсан юм. 그 말씀 이 자, 말씀하신 것을 마음에 Эльфитийн 담으니까 хэлсэн зүйлийг зүр сэтгэлдээ хийж оруулсан цагт. За тэгвэл би хүүгээ алсан ч гэсэн. 내 За 아내가 амьдуулах юм байна. 가질 수 없었는데 Миний эхнэр хөвшин байсан. Хүүхэд гарах боломжгүй байсан. 주신 하나님 Хөвшин саарад хүүхдээ олгож өгсөн бурхан юм чинь. 죽이라고 하는데 Тэгвэл бурхан намайг одоо аль гээд байгаа. Алсан ч гэсэн яах вэ? 살리시겠네. Тэгвэл бурхан боломжгүй хүүхдийг надад боломжтой болгосон юм чинь. Хүүхдийг алсан ч гэсэн хүүхдийг амьлуулж чадах юм байна. Гэт эргэлзээгүй. Эргэлзэхгүйгээр Мориагийн уулан дээр гарч тэр өргөл өргөх гэж явсан. 거야. За манайхаа хүлээж агаарай. Би хүүтэйгээ зүг бурхан өргөл өргөчөөд ирье гэж явсан. Дээш өсөжсэн чинь хүүн хэллээ. Аваа. 또 있는데 아무도 Сайн бодсон чинь энд гал байна. Энд худаг байна, мод байна. Төлөө байна. Энд тахилаар өргөх хань ханаа бэ гэсэн чинь. Тэр чинь чи юу ахгүй юу? Чамайг алаад чамайг тахил олоо өргөж байгаа ахгүй юу гэж хэлж чадах уу? Чадахгүй. Тийм учраас бурхан биелнэ гэж хэлээд дээшээ гарсан. За тэгээд овон дээрээ чулуун овон дээрээ ингээд төлөө мүлээ тавиад ингээд гал асаасан. За тэгээд хүүгээ дагуулж нааш иргээд миний хүү нааш. Яасан бэ аваа? Чи зүгээр л надад идэх заяо. Аваа таны тийг харцныг сонирн болчихлоо. Яасан бэ? Зүгээр. 갑자기 아들 묶고는 Аав нь гинтхэн хүүг одоо хүлээд байсан. Аваа яагаад байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ? 믿으랍니다. Надад идэх гэдэг юм шүү. 어떻게 믿어요? Аваа яаж идэх юм бэ? 내가 번제뿐이에요? Би дахилна юм уу? 야, 나한테 Миний хүү. 입도 막아. Чи дугаа вэ? За амиг чинь байсан юм шиг. 그래가지고 이제 입을 다 묶어놓고 Тэгээ амиг одоо хүлчээд 막 얘기를 하는데 ингээд юм дуурхалжсэн дуурч чадахгүй болцсон. 아들 Миний хүү 믿으라고 했잖아. идэг гэж хэлсэн шүү дээ. 아니 믿는데 Одоо итгэжлээ шүү дээ. 아니 세상에 아버지가 아들을 그때- 묶어가지고 Энэ дэлхийд 죽이려고 ямар гэчин хүн аав нь хүүгээ хүлээд 하면 막 이게 막 속에서 ингээд 막 дахил өргөдөм бэ гэд батраас ингэж 그때 муухай юм ярьсан байх л. 14살 되는데 Тэр үед 14 орчим настай байсан. 그 아들을 이제 딱 나무에 올려놓고
Энэ хүүгээ модон дээр түлэн дээр тавиад хотгоо хүртэл барьцсан. 눈도 가려놨을지 보지 않아요. Нүдийн ч гэсэн хаалсан байж магадгүй. За болохоо яла. Нүдийн ч гэсэн халахлаа гээд. Навчаа ингээд хоёр нүдэн дээр нь тавиад тэгээ хотгоо барьцсан. 막 죽이려고 하는 Яг алах гэж байгаа байсан. 하나님이 아브라함. Харин бурхан Авраамыг дуудаад 아브라함. Авраам. 왜요, 그러면? Яасан бэ? 멈춰. Зогс. 멈췄습니다. За зогсчлоо. 야, 내가 양을 수고에 준비해 놨잖아. Би чиний төлөө ингээ бутан дээр хань бэлдсэн байгаа зү. Ямар хараа муутай юм бэ гэ. Бурхан минь баярлалаа гэт. Тэр ханыг 감사했겠어요. 그래요. тахилаар өргөхдөө ямар талархаштай байсан бэ. 거의 죽였어요. Хүүгээ алах гэж байсан. Бараг алсан л та. Худгаа хүртэл барьсан юм шиг. 하나도 아끼지 않아. Харин 그러면서 бурхан үнэхээр цорын ганц хүүгээ хайрлаад ингээд үхээсэнгүй гэд. 그래서 ингэж 여호와 이래. Исаакийг өргөх гэж байсан. Харин Йохова ирээ гэж тэр уул дуудулдаг байсан. Йохова ирээ гэдэг нь эзэн бүх зүйлийг бэлдэнэ гэсэн үг. Авраамийн сэтгэл ямар талархсан болоо. За бурхан бүх зүйлийг миний төлөө бэлддэг юм байна. 하나님을 전적으로 믿을 수 있는 Авраамийн дотор бурханд 100% итгэж чадах хэлтэй 동일하게 болчихж 우리 байгаа 마음에 байхгүй. 하나님 믿음을 Яг 가지고 үүнтэй адилаар бурхан бидэнд итгэлийг зааж өгмөр байгаа юм. Харин бүтэхгүй юм шиг санагдаад ингээд яваад иж болох уу гэж бодогддог. 이미 말씀하신 Харин бурхан яг амсныхаа дагуу урьдчилан хийсэн гэсэн үг. Дагаад хэлээрээ урьдчилан айлдсан. Урьдчилан айлдсан билээ. Юу гэж айлдсан бэ? Чиний үр удам Исаакаас төрсөн чиний үр удам гэж нэрлэгдэх болно. Энэ амлалт байсан учраас Авраам хүүгээ алах хотгоо барьж чадсан гэсэн үг. Хүүгээ тахлын ширээн дээр тавиад алах гэж байж чадсан гэсэн үг. Бурхан урьдчилан айлдсан андгай байсан учраас. Одоо 24-ийг харцгаая. 11-ийн 24. 바로의 공주의 아들이라 칭함을 거절하고 Итгэлээр Мосе 90 цэнд хүрээд Фароны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. 25-ыг хамтдаа уншицгаая. Нүглийн цаг зуурын хугацаа зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөө буруутгагдах нь Египтийн эрдэнэсээс агуу их баялаг гэж мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа. 모세가 За Мосе бас энд гарч байна. Мосе яаж 공주의 아들 Фароны 거절할 гүнжийн хүү гэж дуудагдахаас ханхүү гэж дуудагдахаас татгалзаж чадсан бэ? 아들이라는 게 이게 Та бүхэн Фароны ханхүү гэж дуудагдах нь амархан уу? 이건 장차 Үгүй шүү дээ, тийм. Энэ цаашид хаанч болж болох тийм байр суурь байсан гэсэн үг. 뭐 10개라는 영화를 보신 적이 있는지 10 хойл гэдэг киног та бүхэн үзчихсэн үү? 영화는 Магадгүй. Харин Мосегийн тухай кино байгаа юм аа. 어떤 영화는 Зарим киноны нэр дээр Мосегийн нэрлэлсэн, зарим нь 10 хойлгийн нэрлэлсэн байдаг. 그 10개 10 хойл, 영화가 чулуун самбар 10 хойл гэдэг. Тийм кино байдаг. 그런 영화는 또 싫어해요. Тийм киног хүүхдүүд үзэх дургүй байдаг. 있다고. Нойр хүрээд байна л 아무튼 гэдэг. 그게 있어요. 근데 Ямар ч сан тийм кино байгаа. 멋있는 Тийм киноноос илүү гоё, илүү сайхан кино ингээд заашиж байхгүй бах гэж бодож байна. Хүүхдүүд юунд дуртай вэ? Задлтоол тий. Ингээл уруу татаал тийм юм дуртай. Дараа нас та бүхэн 10 хойлын тухай кино үзээрэй за. 영화도 이렇게 10 хойл киног үзэх юм бол Библийг маш сайн тусгаж харууллаа гэж бодогддог. 무슨 얘기냐면 Харин юу ярих гэдэг нь вэ гэвэл 이 모세가 энэ Мосе гарч байна. 가만히 있으면 Мосе зүгээр байсан бол хаан болж болох байсан. 자기가 한 일이 Тийм ээ. 너무나 많아. Мосе өөрийн хийсэн юм маш их байсан болохоор 왕의 хаан болж чадаагүй болохоос зүгээр байжсэн бол хаан болох байсан. 공주의 아들도 왕이 될 수가 있어. Тухайн үед ханхуунаар дандаа хаан болдог биш. Гүнжийн хүүхэд ч гэсэн хаан болж болно. Өөрийн чадвараас хамаарат хаан болж болно. За хаан болохын тоонд бас орсон боловч нэг өдөр өөрийгөө еврей хүн гэдгийг мэдээд
өөрийгөө Леви үндэстэн гэдгийг мэдснээрээ би хаан болох хувь заяагүй байна. Тавилангүй байна. Би өөрийнхөө ард түмэнтэй хамт байх ёстой юм байна. Тэгэд ханху байхаас татгалзаад Бурханы ард түмэн Израильчуудтай хамт зовлон амсахыг төр зүрийн нүглийн зугаа цэнгэнээс татгалзсан гэсэн үг. Тиймээс фараоны гүнжний ханху байжгаад орхисон. Нэг гарт ханхугийн бүх эрх мэдэл эд хөрөнгө байлаа. Нөгөө гарт нь Израильчуудтай хамт зовлон амсаж оолчлогдох амьдрал байлаа. Одоо үхэж болох ийм хоёр амьдрал хоёр гартаа байсан. Энэ хоёр ингээд дүүжин таажин тоглож явахтай адил бидний амьдрал ч гэсэн яг ингэдэг. Харин Мосе юу харчихсан бэ? Христийн төлөө надад хүртэх зовлон бол илүү их эд баялаг юм байна. Тэр нь шагнал юм байна гэдгийг харж ялаа гэсэн. За 25-26. Христийн төлөө буруутгагдах нь Египтийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шаналлыг харж ил. Юу харж илаа? Шаналлыг харж илаа. Мосе фараоны гүнжийн хүү шүү гэдгийг шидэж хайсан. Бас нэг талаа тэр шидэж хаяагүй байсан бол хаан болж болох байсан. Гэхдээ тэрийг хайж чадсан нь учир нь шаналлыг харсан учраас Израильчуудтай хамт зовлон идэлснээрээ Бурханы шаналлыг олж харсан. Авна гэд итгэсэн гэсэн үг. Египтэд би ханхугаар амьдарснаас Израильчуудтай хамт Бурханы ард түмэнтэй хамт зовлон амсах нь надад илүү их шагнал юм байна. Нэг харьцуулаад үзье л да. Мосе Египтийн хаан болохоос татгалзаад Израильчуудыг төлөөлөгчийн байр суурин зогсоод Израильчуудын өмнөөс фараон дээр очиод 10 ширхэг хараал шийтгэл гамшиг ирнэ гэдгийг ярьсан. Тэгээд Израильчуудыг дагуулад Египтээс гаргаад авсан. Тэгээд улаан тэнгисийг гатлаад тэгээд тэдний удирдагч болсон. Энэ баг хаан болсон л доо. Хаан гэж хэлээгүй болохоос өөр удирдагч гэсэн нэрээр амьдэрсэн. Харин эргээд Мосед байна уу? Мосе чи Египтийн хаан болох уу? Израильчуудыг удирдагч болох уу гэвэл алийг сонгох уу? 100 удаа асуусан ч 100 удаа адилхан хариулт хэлнэ. Би энийг сонгоно л хийнэ гэсэн тийм ээ. Би Израильчуудтай хамт байна л гэж сонгох байсан. Үгүй сайн мэдхгүй. Та пастор болохгүй өөр ажил хийсэн бол дээр байх байсан гэж шилдэг. Гэхдээ үгүй шүү. Би 100 удаа асуусан ч 100 удаа энэ ажлыг хийх болно. Амен. Амен. Юу ярмаар байна вэ гэвэл шухам Бурхан Мосег илүү алдаршуулж өгсөн гэсэн үг. Египтийн хаан болоод ингэж амьдэрснаас зугаацч цэнгэж амьдэрснаас Бурхан буцаагүй Израильчуудыг аврах учраас Мосе биш байсан бол өөр хүнээс ч дамжуулан Израильчуудыг Бурхан аврах байсан. Мосегүй байсан бол өөр хүн аврах байсан гэсэн үг. Тэгвэл юу гэсэн үг вэ? Бид нарч бай, би ч бай. Бурханы шагналыг үзэж амжаад урдаас хараад тэгээд аль хэдийн Бурхан ангаасан учраас хэлсэн андгааны дагуу алхам хийгээд итгэлээр амьдрал яваад байж бас болно. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь нүдэнд харагдсан зугаа цэнгэлийн дагуу Бурхан аваа би ийм дуртай, би мөнгөнд дуртай, эсвэл нөхцөл байдал одоо ийм хэцүү байна. Би энэ нөхцөл байдлаас яаж гарах вэ гэд автагдаж амьдарч байгаа хүн байдаг. Бурханы үгэнд андгаанд итгэвэл Бурхан надад туслана. Бурхан надад дамжуулан ажиллана. Бурхан надад хүч чадлаараа гайхамшигтай ажлыг хийн гэж итгээд Бурханы гайхамшигт хүчийг харж бас болно гэсэн үг. Гэхдээ хоёрт хэлсэн шиг дандаа өөрийнхөө хараад байвал би ийм байдалтай яаж сайн мэдээ дараах юм? Би ийм байдалтай яаж ярих юм?
Ингээд байвал болохгүй гэсэн үг. Тэгэхээр өөрийн нөхцөл байдал, шагнал хоёрын дунд аль нэгийг яг сонгооч амьдрах ёстой. Шагнал нь сайн харагдахгүй байгаа болохоор л бид нэр сэтгэл дотор эргэлзээд байгаа болохоос энэ Библиэлд харсан чинь бурхан шагнал өгнө гэдэг нь үнэн юм байна штэ. Бурхан намайг ингэж удирдахыг хүсэж байгаа юм байна. 빨리 결정을 할 수 있습니다. Тэгвэл бидний зүрх сэтгэл дорхноо шийдвэрээ гаргачна гэсэн үг. 28 27 хамтдаа уншия. 27 3 Итгэлээр Мосе хааны уур хилэнгээс айлгүй Египтийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх түүнийг харж байгаа мэд твцсэн ажээ. 28 Итгэлээр тэр алгаслыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдийг устгагч нь тэдэнд хүрээгүй юм. 사실은 성경의 모든 말씀은 Чухам Библиэлд байгаа бүх үгнүүд итгэлийн тухай ярьж байгаа. 자, Өөрөөр хэлбэл урьдчилан харах юм. 애굽을 떠나 임금의 노함을 За итгэлээр 아니하고 Египтээс салаад 아니하는 자를 хааны тэр 6 цэнгээл хааны эрх мэдлээс татгалзаад Бурхны хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон гэсэн. Харагдахгүй байгаа зүйлийг харсан мэт харсан гэсэн үг. Тиймээс бид нар хэрвээ харж чаддаг байсан бол яаж ирээдүйг харах вэ? Бурхны үгэн дотор байгаа амлалтаар. Бурхны үгэн доторх амлалт нь бид нар итгэх юм аа. Үг нь өөрөө амлалт учраас Бурхан ингэж амласан. Бурхан өөрийнхөө хэлсэн амандаа үрдэг гэдэг. Энэ удаа Библийн семинараар дамжуулан пастор Лук номын 16-гийн 8, 9, 10-ыг бидэнд өгсөн. Тэнд дээр ийм үг гардаг. Нэгin эмэгтэй хүн 10 зоостой байжээ. Харин нэг зоосоо алдахад тэр зоосыг олохын тулд дэнлүүгээ асааж өрөөгөө шүүрдэн шаргуу хайж олдлоо хайна гэсэн. Олдлоо хайна. Шаргуу хайх төдийгүй олтлоо хайна гэсэн үг. За олсон бол хөршүүдээ дуудаж найр хийдэг үстэй гэсэн. 15-9 дээр ч гэсэн харсан чинь найз нөхдийг дуудаж надтай хамт зингээ гэсэн. Би алдсан зоосоо оллоо гэж хэлсэн байна. 8 дээр ч гэсэн харвал нэгin 10 зоостой эмэгтэй байжээ. Нэгийг алдвал дэлгүүгээ асааж өрөөгөө шүүрдэн олтлоо шаргуу хайхгүй гэж юу. 여기 보면 등불을 켜고 잃었어요. 등불을 켜고 За дэлгүүгээ асаана. 1-р, 2-р өрөөгөө шүүрдэн, 3-р 어떻게 찾았대요? олтлоо хайна. 지런이 찾. 4-р 우리가 찾기는 찾아요. шаргуу хайна. 어디 갔지? Бид нар хайх нь хайдаг. Миний зоос хайчваа. Хайчуу. Ингэж хайх нь хайна. Гэхдээ шаргуу бол хайдаггүй байлаа шүү. Шаргуу хайхгүй. 어떤 등불도 안 켠 사람도 Бас зарим нь дэлгүүгээ ч асаагүй хүмүүс байна. 집을 쓸 Зарим хүмүүс өрөөгөө ч шүүрдэггүй хүн байна. Зарим нь хайгаачгүй хүн байна. 우리가 다 버리고 Гэхдээ бид бүгдийг орхиод, бүгдийг хайж орхиод 잃어버린 드라크마를 бурхан алдсан зоосоо 잃어버린 드라크마가 있으면 алдагдсан зоостой байвал дэлгүүгээ асаагаад 쓸고 өрөөгөө шүүрдээд 찾도록 олдлоо шаргуу хайна. 그러면 하나님이 분명히 Тэгвэл бурхан гарцаагүй түүнийг олоход хүргэж өгнө гэсэн үг. Тэгээд олох юм бол найрч гисэн хийн баярлан 잔치할 거다. бас 이렇게 말씀하셨어요. зингдэг гэсэн. 그래서 저는 우리 마음에 이 말씀을 마음에 Би миний энэ ишлэлийг миний зүрх сэтгэлд оруулаад 이제 살령 증명 энэ 준비하는 библийн семинар дээр 살령 증명 эдгээр өнөө одоо хүртэл та бүхэн хэнийг ч ураагүй байсан ч гэсэн хамаагүй одоо бүгдээрээ урьдцгаая. Өнөөдөр хамтдаа дэлгүүгээ ч гэсэн асаацгаая. Өрөөгөө бас шүүрцгээе гэж уриалж байгаа юм аа. Өнөөдөр нэг олдлоо нэг хайж үзцгээе гэж хэлж байгаа юм аа. Зүгээр биш. Шаргуу хайсан гэсэн. 못해. Тэгээ нэг удаа гар утсан дээрээ эсвэл дэвтэр дээр хиний дугаар байна. Хэн байгаа илээ? Алдагдсан хүн хэн билээ гэд хайгаад үзэх юм бол
Бурхан олтлон 아멘. туслах юм байна. 그래서 아멘. 이제 우리 마음에 하나님 우리에게 이게 하나님의 마음이고 예수님의 마음, Энэ бол Бурханы сэтгэл, Есүсийн сэтгэл. 교회의 마음. Энэ бол эзэм шуудганы сэтгэл юм. Бас Паулс пастрийн сэтгэл юм. 교회에 주신 Бурхан манай сайн мэдээж шуулганд өгч 우리 байна. 마음에 이 마음을 Зүрх сэтгэл 마음에다가 нь энэ юм аа. Энэ сэтгэлийг та бүхэн зүрх сэтгэлдээ яг тээж Бурхан аваа алдагдсан хүмүүсийн төлөө би ингэж залбирах болно гэд. 잡아도 Тэр алдсан хүмүүсийн төлөө би утсаар ярьж үзэн, бас хоол хамт идэж үзэн. 안 오면 그 Тэгж урьж үзсэн ч ирэхгүй бол яах вэ? Одоо ямар ч аргагүй шүү дээ. 말씀대로 내가 해볼라. Тэгсэн ч гэсэн би таны хэлсэн үгийн дагуу нэг хийж үзнэ гэд оролдож үзвэл Бурхан зайлшгүй ажиллаа хийх болно. 우리가 하나님을 Тийм учраас бид Бурханд итгэх гэдэг нь 말씀을 따라 үгэнд итгэх гэсэн үг. Үгийн дагуу бид алхам хийхийг ярьж байгаа учраас бид нар тийм эрхэм ивэл авч амьдрцгаая. Амен. 그 하나님이 아멘. 그 말씀대로 예수님을 Энэ Бурхан хэлсэн амласан андаагийн дагуу Есүсийг амьлуулсан байна. Тэгснээр бидний эзэн болж аврагч болсон байна. Онцгойлон энэ удаад асрын тухай өсөлтийн яармаг бас зарласан байгаа. Ном ч гэсэн тэнд зарж байгаа учраас асрын тухай номыг ч гэсэн уншаарай. Бүгдэнд нь өгч чадахгүй ч гэсэн өгөөрэй гэвэл хямдхан зарах хаа. Тэгээд уг нь 2000-аар хямдхан зарна гэсэн. Гэхдээ зарах биш. Ирсэн хүмүүс нь үнэгүй ингээд өгнө гэсэн. Хэрвээ үнэгүй өгөхгүй байвал бодлож авсан ч болно. Их гоё ном байгаа. Та бүхэн тэр гоё ном уншиж хичээл хийгээрэй. 또 금요일에는